За өглөөний мэнд хүргэе. Над яг нэг санал хоёр асуулт байгаа юм. Тэгээ нэр дэвшигчийг бол дэмжиж байна. Одоо туршлагатай. Тэгээд ажиллаа юунаас яаж эхлэх үү гэдгээ мэдж байгаа, хөрвүүлээд яаж хийх үү мэдж байгаа. Яг авилгалын индексээр манай зарим нэг гишүүд нэлээ баалаад ах шиг байна л тань. Авилгалын индекс гэдэг нь маань ер нь эзэн засаг төрийн оролцоо хэр байгаагаас хамаарч индексийн л тоогоор жирдэм л та. Өнөөдөр манай нийтдээ төрд ажиллаж байгаа хүний тоо болон төрийн өмчт компаниудад ажиллаж байгаа хүний тоо үндсэндээ 350 мянган хүн болсон байна. Нийт Монгол улсад байгаа идэвхтэй ажиллах насны иргэний 4 хүн тутмын нэг нь төрд ажиллаж байна. 4 хүн тутмын нэг. Улсын төсөв болон төрийн өмчт компаниудын төсөвөөр нийлэх юм бол 2 төгрөг тутмын нэг нь төрөөс хамааралтай. 2 төгрөг тутмын нэг нь. Төрийн өмчт компаниудын худалдаа авалт улсын төсвөр хийж байгаа худалдаа авалтаас 10 дахин их байгаа. 10 дахин. Ийм нөхцөл байдалд бол авилгал буурах ямар ч боломж байхгүй. Энэ бол өөрөө авилгалын хөрс юм. Авилгатаа тэмцэх газар бол үр дагавартаа л тэмцдэг газар. Тэг яг нэгдүгээр асуулт бол үүнээс улбаалаад үндсэндээ бол 2.5 их найд төгрөгийн хөрөнгийг хураасан гэж бисээ авилгатаа тэмцэх газрын дарга болон ерөнхий сайдын ярианаас ойлголоо. Тэгээ хөрөнгө хураана, авилгачдын хөрөнгийг хураана гэдэг хуулийн төслийг хууль зүйн сайдын санаачлаад яваад байгаа. Энэ ямар учиртай юм? Би нэг авилгатаа тэмцэх газрын даргаас асуух гэдэг. Хурааж болохгүй одоо нээлсэн хураачаад байдаг. Одоо дахиад хураана гэдэг. Энэ одоо нэг бол одоо хуулиа уншааг юм уу? Эсвэл одоо попрод байгаа юм. Энэ нэг сав ойлгохгүй байна. Энийг нэг тодорхой хэлж өгмөр байна. Хоёрдугаарт энэ төрийн өндөр албан тушаалтангуудын хэргийг авилгатаа тэмцэх газар шалгадаг л. За одоо ерөнхийлөгч байхтай байсан юм уу? Ерөнхий сайд бишээ тэр сайд байхтай байсан юм уу? Сая сошиалар явсан мэдээлэлээр ингээ харахад бол стратегийн ордод орохоор лицензийг зардсан, офшор 3-4 дансаар дамжуулаад зардсан гэдэг мэдээлэл авлаа л. 50 сая төгрөгийг татвараас зугатаалвал эрүүг хэрэг үүсдэг. Эрүүгийн хэрэг 50 сая төгрөг шүү. Офшороор дамжуулна гэдэг нь үндсэндээ бол татвараас зугатаалж байгаа нэг хэлбэр. 250 сая доллараас үндсэндээ 70-аас 85 тэрбум төгрөгийн татврын асуудал яригдах ёстой. За энэ дөр бол эрхшилжүүлсний татвар, орлогын албан татвар. Нийтдээ чинь бараг 300-аас 350 тэрбум төгрөгийн асуудал байгаа юм. 10 нийтдээ 30 сургууль барих, 640 хүүхдийн 30 сургууль барих асуудал байгаа юм л да. Тэгээ энэ асуудлыг юу шалгасан юм уу, шалгаагүй юм уу? Би эсвэл энэ сошиал дээр явж байгаа мэдээлэлд итгэх мэдэхгүй юм. Яг нэг нүглүүд бол иргэд бол хоёр багчаад байгаа. Энд дээр нэг тодорхой хариу амаар байна. Шалгасан бол шалгасан. Шалгаагүй бол шалгаагүй. Үндсэндээ бид нар одоо нэг 50 сая төгрөгийн татвартын өртөө хүнийг, татвараас зайлсхийсэн хүнийг одоо эрүүгийн хэрэг үүсгээд зурсыг олж байгаа шүү дээ энэ бол. Тэг бидний ярьж байгаа одоо энэ хэвлэлээр яваад байгаа дүн бол 300-аас 350 тэрбум төгрөгийн татврын асуудал. Татврын асуудал. Энэ нөгөө иргэдэд очих ёстой баялганы. Иргэдийн хүртэх ёстой баялгын татвараа л хүртдэг. Бид нар мамнатын За даштаа дарга хариулт өгье. За гоё гүшүүд асуултанд хариулъя. За энэ эрүүгийн хууль дахь домжинд бол Монгол Улсын эрүүгийн хуулинд бол үндэслэгүй хөрөнгөцсөн гэсэн асуудал байгаа. Энэ нийтийн албан тушаалтны үндэслэгүй хөрөнгөцсөн асуудлыг бол манай байгууллага өнөөдөр хуулийн хүрээнд хариадлан шалгаж байна. Татангэрл сайдаас өргөн барьж байгаа хуулийн одоо баримтлан 2002 оноос хойш төрийн албаасч исэн хөрөнгөцсөн хүмүүсийн хөрөнгийг шалганаа гэдэг ийм асуудал тавьж байгаа. За эндээс манай уулын үндэслэгүй хөрөнгөцсөн гэдэг асуудал нь бол нийтийн албан тушаалтан гэдэг одоо албан тушаалаа хасж байгаа албан иргэдийн одоо бол асуудлыг манайх байгууллага шалгаж байгаа. За энэ дээр мөн одоо Тэнгэр сайдаас өргөн барьж байгаа хуулийн дээр бол одоо үндэслэгүй хөрөнгөцсөн одоо хариалын гэмтэргийг одоо энэ
бусад одоо хууль эрхлэх байгууллагуудыг гэж нэгдэж шалгаад ингэж одоо улс даяар одоо арга хэмжээ олж ажиллах зүйтэй юм а гэсэн ийм саналууд явж байгаа. За энэ хууль бол өнөөдөр бол мөрдөгдөж байгаа эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд бол энэ хуулийн үдэл санаа бол бид хэрэгжүүлээ явж байгаа учраас бол манай байгууллагын зүгээс бол одоо дэмжих боломжгүй гэдэг бол байр суурь бол илэрхийлсэн байгаа. Энэ одоо нэгэнт эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд шүүхээр хүн эцсийн гэм буруу тогтоогдсон тохиолдолд бусдын эд хөрөнгөнд бол алдна. Өнөөдөр Монгол улсад эд хөрөнгө хураах ял урд нь 86 оны эрүүгийн хууль тогтоомжинд бол байсан. Энэ эд хөрөнгө хураах ял бол юу вэ гэвэл ер нь эд хөрөнгө хураах ял гэж нэмэгдэл ялаар бол өөрийнх нь хууль ёсны олсон хувь ногдох хөрөнгийг хураадаг байсан. За одоо 15 оноос хэрэгжиж байгаа эрүүгийн хууль тогтоомжоор бол энэ эд хөрөнгө хураах ял байхгүй. За гэмтэргийн улмаас учирсан хохирлыг төлөвлөдөг. Ийм л одоо асуудлын ийм ялгаатай юмнууд байгаамаа. За сая сүүлийн таны ярьдаг энэ татвар маргаантай холбоотой хэвлэл мэдээлэл гараад байгаа асуудлыг бол шалгаж тодруулаад тодорхой хэмжээгээр танд суул хариу өгье. Яг одоо энэ дэр бол яг хариу өгөх боломжгүй байна.